Yeah. Яг тэгэхээр бидний дөнгөс сая орсон аимшигт борооны дараах үйл явдал үр дүн гэвэл ийм л юм болсон байна. Тэгээд майхны манд хамаг гацнууд шууд сугараад тэгээд майхан манд хийц төгсөн. Тэгээд өнгөрсөн шүү дээ. Тэгээд эхлээд бэлгаах юм нь дотор нь ороод майхнаа ингээд ихтэй дээрч авч үлдээд тэгээд бид гаднах нөгөө нэг цонх мох бүх юмудаа хаагаад тэгээд сүлд нь хулан бит хоёр майхнаа бээрч авч үлдээд тэгээд сая ингээд бид тэгээд ойролцоо аян гэдэр буугаад бүр амар юм боллоо. Гэтэ ямар ч цан аимшигтай. амар явдалтай байлаа. Тэгээд яг бүүнөрөө ингээд амар гоё хамт олноороо явж байгаа болохоор яг энэ бүхэн дурсамж болж үлдчихэж байгаа. Гэтэл амар байлаа. Гэтэ зүгээр байна. Гэтэ гоё юм аа. Амар норцсон бидэд бүр ёо. Өмд хамгийн Өөг бид амар гоё өрөм авчраа хуушир мушир авчраа. яа гоё идээд амар гоё өглөөний цагаа уугаад ингээд өрөм талах малтайгаа идчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь гэнт салхилаад бүх юм хаваа амаа. Өрөм тэр ус. Хяа бүр ингэ тарцсан дээр. Гоо түүжсэн чи байл гэ. Өвчтэй юу вэ? Бат тэгээ байсан байгаа. Бороо орж түүжэд наа хяа. Яа би бүр цайгаа болж явж байгаа асагчтэй. Харин асцсан байдаг. Нэг сайн зүтгэх юм бол машинаа баг угаачлаа. Бараг усан дор шүү яж үжтэй. Тэгээ ямар ч зам бид өнөөдөртөө бол дахиад бороо орох магадaltaй гэж үзээд ирсэн байгаа шүү дээ манайхаа. Тэгээ хотоос цагцсан хотоос яг нөгөө авсан замын унаа манд гарч байгаа. Тэгээд аз уул цэцэрлэг дээр биш энэ юу руу Тамир руу ирэх юм байна. Тэгээд Тамир руу ирэх болохоор бид нар яг орой тосч аваад тэгээд мик аваад өнөөдөр эндээ маргааш өглөө эрт бос газ бичлэгнийхээ энд авах хэсгүүдээ аваад тэрхийн цагаанаар хөдлөх боллоо. болоо. Явна. Тэгээд тэрхийн цагаанаар дээр бас битгий байгаа сайн л Гэтэ ороод бидний жоо шалгасан юм шиг байна гэтэ. яг гоо шалгаад хот руу буцсан гэсэн. Гүү ахгүй юу? Гүүдээ. Тийм. Сэвчээ чи тэр нохоо хар. За тэгээд Бүгд уулаа явцгаа одоо. Гэтээ галуугаар эргэлдэж иргэдээр. Энэ үедээ амар хилээ байна. хааны шуун. Тэндээ. Энэ тэр энд хоёр шувуу бидрийг тойроод нисэл. За тэгээд ямар Ой нөө. Тэгэд нэг олон эргийн ийм одоо зүлэг мөлчин шууд бороогоор онготл ингээд усан доош шингэцдэг. Бараг хөөрөө нөө одоо. Үергээд ах юм байхгүй нөө. Манай Улаанбаатар шиг шингэхгүй гэсэн зовлон байхгүй. Манай Улаанбаатар шингэхгүй шүү дээ. Өдөө бол бүр гоё. За тэгээ бүгдээрээ удахгүй. Одоо нэг өнөөдөр бид нэг амралтанд орж амарч магадгүй. 2020 аяа. Би спонсорлж амралтаар гимчээ. За тэгээд Survivors 2020 аялал маань үргэлжилсээр байна. Тэгээ удахгүй болцгаая. бай. За бид юу яагаад бороо мороороо дөрөв удаа хүмүүлээ бороо ихтэй байна. Тэгээд сая бас нэг тайванчлал хэмжээний амралтан дээр бичлэгнийгаа бас нэг хэсэг авчаад тэгээд тэдний ресторан ажиллахгүй бид нар бас нэг хоол хүнсний нэг түүхий бүтээгдэхүүнүүд маань дууссан. Наач харагдчих шүү дээ. Эй, йо. Тамир сумаас Мэдчихээн. за бид нар нөгөө тайванчлалын ажлын авалтын газар бичлэгнийхаа нэг хэсгийг авчаа. Тэгээд сая Тамир суман дээр очиж хоолт гэсэн чинь тэгээд нөгөө тэдний ресторан бас ажиллахгүй гээд манаас хоолны түүхийдүүд нь дууссан. Тэгээ энэ чи гэр гуанз гэж ярьдаг юм да. Тэгээд яг одоо ч юм байшин гуанз болсон юм шиг байна. Тэгээд нөгөө зөвхөн цөөвөн шөлтөө хоол гардаг тийм газар байдаг. Тийм газар орсон байна. Аягүй гоё. Тэгээд яг шууд ингээ хийгээд өгдөг. Тийм газар орж ирээд хоолт гэсэн чинь тэгээ одоо манай микрофон өвдөрснийг мэдчихэж байгаа шүү дээ. Микрофон өвдөрсөн байгаа болохоор хотоос одоо микрофон ярьж байгаа. Нөгөө авчиж байгаа хүмүүс маань яг юун дээр явж байгаа. Цэнхэр дээр Цэцэрлэг дээр одоо барай ороод ирсэн. Тэгээ одоо цэцэрлэгээс хойш тамирлуу ирэндээ тамирлуу ирэнгөтл микрофоноо аваад бид өнөө одоо тэрхийн цагаан нөө. Тэгээ тэрхийн цагаан нуурын дээр очиод бас бичлэгнүүдийн маш олон хэсгүүд одоо тэдрийг авчиад тэгээд шууд маргааштай хатагаад завхнаар гарнаа. нэлээд шахуу цаг байгаатай тэгээд Явж байгаа. аль болох аюу гой кондонуудыг хүрэх гээд бид нар чадлаараа хичээж байгаа. Тэг хамгийн гол нь нөгөө нэг гадаа амир бороотой, шороотой ингээд амир үед Бид нар майхантайгаа тийм майхантайгаа ингээд хийсээ янз бүрийн босон ч гэсэндээ видеонуудаа ингээд аюу шахуу хуваараа алдахгүйгээр хийх хичээж байгаа. Тэг ямар ч за одоо хоолоо идэж дуусчаад тэгээд
чин цагаан болоо. Үлцгөх нэ. Бороо ер нь бол айгүй ихтэй. Амар их байна. Амар их байна. Амар айснаа санаад байсан. Хараас амар айснаа. Амар том нүүр орж ирсэн. Сэнэс бид гур усан нарцсан. Яа. Айгу хэпэ. Нөгөө зүгээр. Усан дээр амар баян Амар сэрэгцэн. Сая амралтан дээр лосороо гэсэн. Тэгээд гоё сэрэгцэн байгаа. Тэгээд одоо ямар ч сан гоё сэрэгцэн байгаа дээр өнөөдөр олон гоё видеонд ихнэ. Тэгээд өчтөчтэй. Хөөшөр айдлаа баяртай. Яа. Хофаангуа. Норка. За юм уу хоолттой бол айгүй гоё тийм. Бид нэг гэр ганцын цөв авч байна. Ийм гоё. Яг гэрийн цөв шиг. Гоё нөө. Айгүй гоё цөв байна. Тэгээ яварсан хоол байдлаа. За бид ингээ явсаар Тамир сумаас 130 биш 160 км бараг яваа. Тэгээд хоргон тогоонд яг одоо хажууд нь явж шорон замаар нь манайхгүйа энэ чи гүнжилсэн байна. Амар гоё юм юмтай. Хажууд нь нуркас суусан байна. Урд өнөдөр хулан суусан. Ягаад тэгэхээр хулан замыг айгүй сайн зааж өгдөг. би муу зам. Нөгөө нэг гүйц зөрүүлэх чахаар айгүй сайн зааж өгдөг. Би ерөөсөө машинаа орж сууж чаддгүй хол зам. А тийм үү. Тэгээд бидний хэрвээ явж байгаа замыг харъя гэвэл ингээд явсаар байна. Тэгээд энэ зам бол ер нь нэлээд юм чулуу өгтэй зам байдаг. Яагаад гэдгийг нь ер нь зүгээр яг би мэдэхгүй. Яагаад тэгэхээр мэдэхгүй те. Тийм үстэй манайхаа. Али сайхан ном манайхаа. Тэгээд бид нар ингээд явж тэгээд одоо нэг амралтын газар хайж олох одоо юутай ажилдаа явж байгаа. Тэгээд ерөнхийдөө амралтын газар очичоод өргөжлүүлж хийцгээе. Одоо л цаг 12:30 өнгөрсөн байна. 12:30. Эртгээ хараад бид нар унтах хэвээр. Тэгээ маргааш өглөө ирцэрээд ерөнхийдөө видеого хийн. За тэгээ бүгдээрээ утгагүй бид нэг амралтнаар камп дээр очиход уулзъя тий. Сэтгэл ямар юм. Бид сая амар замаар явж илээ тий ага. Таасан мэдэж одоо. Яар муухай. Одоо 12 өнгөрсөн байгаа тий. Хөөс чи төлөвлөө. Бид төлөвлөө. Яг өдөө судраа барсан. Бид нэгдэл гарсан. Нэгдээ эсвэл 3 дахь. 3 дахь одоо 4 дахь эхэлж байна. Оо яна. Өнөөдөр 4 дахь өдөр эхэлж байна. Өнөөдөр бол Нуркагийн хар өдөр юм аа. Нуркаг өдрийн турш байдал хийж дандаа уурлуулах юм хийн. Тэгээд Нуркагийн бас дэлбэрэх хүртэл бид нар бас өдмөр санагдаад байгаа. Муухан би. За гэдэх. Санч. Одоо маргааш бэлгээ авах юм. Маргааш бэлгээ авах юм. Магадгүй Black Friday. одоо сутгалж магадгүй. Яг шүүн яг гэдэггүй. Оноо хэм бэ? Би гөлөө. Тийм юм шүү дээ. Тэгж магадгүй. Бод тоолсон юм уу? Бид нар сая 100 бараг 60 км явж иж энэхүү газар хэлээ тэрэлж Чи явмаар юм хэ. Өчигдрөөс хулаал тэрэлж гэдэг. Тэрхийн цагаан нуурын юунд иргэдээр бид яг одоо байна. Тэрхийн цагаан нуурын ар гэсэн үг. Ард нөгөө уртлынх нь гисмэд замтай байдаг ард нь байна. За тэгээд энэ ч маргааш бид бичлэгнийхаа нэг хэсгүүдийг аваад за тэгээд хоргийн тоогоор нэг авирна. Хоргийн тоогоор авирахад бас хэцүү шүү дээ ёо. Амьсгаад зүгтдэг. Тэгээд бид нар уралдчихсан тухай үед нэг анх би яг гарчаад одоо бол маргааш их тайнаар гарна. Тэгээд хоргийн тоогоо гарч үзчихэд тэгээд цаашаа завхан руу бид хөдлөн завхны тосон цэнгэл рүү. Зураг алдтай бүгдийн дуусгачаал. Тийм зураг алдтай бүгдийн дуусгаад завхны тосон цэнгэл. Завханд очиж нэг хон тэгээд нэг хоног дээр бас олон бичлэгүүдээ хийчихэд тэгээ шууд увсын зүг хүлгийн жолоогоо залнаа. Наадам үзнэ бид. Наадмыг өнгөрөөж. Одоо ч 7 сарын хэдэн. Наадмын хуушир иднэ. 8. Наадмын хуушир идэ. Тэгээд усаасаа гоё яагаад бол хөсгөл орно. Гэ ботсон байгаа. Өнөөдөр 7 сарын 9 юм байна. Йоо, яг наадмын очих юм байна. Тий. Ороор. Оо, онгорч. Йоо. Оо за.
Хаалганы яаж хөвчдөг? Энэ хаалганы мустай юм аа. Тийм л дээр энэ хонсон ус мустай хийсэн шүү дээ яа. Нөгөө нэг дээрээс нь дэмэд нэг юмар энэ ч уяад мэдчихв юм. За тэгөө тэгээд. Хүнээрээ энэ ч. Тэгээд. Оо энэ юм байна араж үн энэ. Тэгээд яна тэр хийхсэрээ багтахгүй. Манай ани аюу хөр. Энэ ингэж чараа. Ингэж байгаа юм шиг шууд. За. За ойлголоо. Мод хийчих юм дэ. Нэг удаа. Гэ маргааш их чинь энэ ч нараа энэ ингээд улаа хийцээ. Маргааш бид нар юу нэг ертөндөө гарна дөө ани. Гайгүй дээ. Чи хүмүүс чааж гээ. Тэгтэй. Энийг татчих байгаа ч юм энэ хүнд жижиг нарийн мод хийчих ингээд докторч ингээд хандаглаад. Тэгээд. Окей. За За сайхан амраарай. За тэгээд бид нар яг 7 сар манай их амар урт ирдэг шүү. Арич хатчихлаа. Ийм хүмүүс нэг ухаан одоо ухаан амар урт ажилладаг гэж байна. Яриа. За усмус буслаа. Усаа буслах ч ядуулаа. Сайхан. Энэ дотор ус юм. Байна уу? Гаргаад тасчихгүй. Тэгээд бид нар яг 11-нд явуулж очих юм шиг надад байна. Ой. Яг наадмаар юм байна те. Яг наадмаар очих юм. Тэгээд наадмаар очихоор хүмүүс бүр чих бол байх бол гайг болоо. Гайг бах уу? За тэгээд бид нар яварсан одоо ингэ унтлаа. Та бүхэндээ баярлалаа. Peace. Баяртай. Сайхан амцгаараа. Вуу! Survivor 2020 аялал үргэлжилсэн. Би байгаа шүү. Тэг. Эй, за сайн байна уу? Өглөөний мэнд. За тэгээ одоо тэрхэн цагаан нуур дээр цаг гэж болж байна. Нэг болох ч нэ. Нэг болох ч. Тэгээ бид нар өнөөдөр энэ чи бороотой ер нь бол нэлээд сэрүү байгаа болохоор энэ ажи нуркас ирсэн байна. Гоо маань сэрсэн байна. Хулан маань дүүр гараа угааж байгаа. Тэгээд тэрхэн цагаан нуур дээр видеоныхоо нэг хэсгийг авчаад цаашаа хөтлөхөр боллоо. Уг нь чи хоёр хэсэг авах хэрэгтэй байсан. Тэгээд хоёр өөр бичлэгний. Тэгээд нэг бичлэгнийхээ нэг хэсгийг авчаад шууд цаашаа хөдлөөд буцахтаа тэрхэн цагаанууд дээр бас буугаад тэгээд нөгөө видеоныхоо хэсгийг авчаад цаашлах болно. Тэгээд өнөөдөр бол Завхан аймаг орно. Завхан аймаг Тусан цэнгэл хот Тусан цэнгэл сум Завхны төвчий юу лээ? Тусан цэнгэл. Мөн биз дээ. Тусан цэнгэл орно. Тэгээд Завхан бол эндээс нь 280 км-ийн зайд байдаг юм билээ. За тэгээд одоо энэ ч бол тэрхэн цагаан нуурын дээр видеоныхоо төгтлөх одоо хэсгээ авчин гутлаа. Бид нар нэг нуурын дээр жоохон зураг хөрг авахуулаад за хоргын тоогоо орчоод хоргын тоогоноос цаашгаа Завхан аймаг руу хөдлөх болно. Тийм ээ залуусаа. Би тэр нөгөө нэг яана. Таахгүй зураг авалтан бэлэн болохгүй нүрээ будаад янзлаа сууж ин. Би амар харж байгаа. Өсний боолтоо өчигдөр нөгөө нэг арангаа дээр нэг тайхаж болох энэ амралтанд байхдаа аваачаад усан орохтой үлдээчихэд тэг ингээд өснөс бүр амар болсон. Тэг ямар ч сан замаасаа юм удаага янзлаа. Тэг одоо нүрээ бодох чинь. За тэгээд нэг тиймэрхүү гоо. Манай гоо маань бол юу нь гайгүй царайтай мөртл нүрээ их боддог ба. Багтаад байгаа мó. Муулаад байгаа мó. Юу гэдэг юм. Тусаач. Хурдлаач тэгээд. Видео хий. Тэгээ бид нар ингээд сая нэг цайгаа болсон. Даагаад өчтөр одоо тэрхэн цагаанаас авсан. Өрмөө тэгээд хотоос авчихсан боорснуудтай. Аниагийн сүйтэй цай. Хангаагаас авсан өрөмбө. Тэгээ манай одоо игийн одоо юу гэж байна. Хөөе энэ ч болтгоо байна. Тэгээд боомоо ингээд эцсэн сайхан аниагийн цайгаа утсан. Тэрхийн цагаан нуурыг та бүхэнд харуулъя. Жаа бүр ойроос хараа. Зогсоор. Нүр ууцна. За хурд нүрэ бодорой. Гэлцээ бодор. За тэрхийн цагаан нуур нэг иймэрхүү байна өнөөдөр. Өнөөдөр бол ямар нэг нар бол гарах юм шинжгүй. Цахлаа шугуунууд зөндөө өнд энэ ч. Тийм байна. За тэгээд тэрхийн цагаан нуур бол ерөнхийдөө бол ийшээгээ одоо яг тийшээгээ харагдаж байгаа тэр тал руугаа бол нэлийн одоо юм өргөн байдаг. Энэ бол яг одоо үзүр хэсгийнх нь хэсэг байна. Тэрхийн цагаан нуур бол ийм сайхан газар. Манай бас буудалсан камп байна бас. Ерөнхийдөө их гоё үйлчлэг нэг сайтай юм камп лээ. Бас хямдхан.
Тэгээд нэг хойноос бол бүр ийм мантай байна. За тэгээд иймэрхүү байна да. За тэгээд бид нар удахгүй нөө видео мэдээгээ хийх болохоор одоогоос бэлтгэлээ ангаад нийшээгээ хөдөлнө. Тэгээд хөдөлчөөд очиод видео хийхдээ бас блог үргэлжлүүлээ. Тэгээд одоо бид нар юунаа бэлтлээ. Баяртай, түр баяртай. Өрхөн цагаан өөр. Бид нар яг одоо өчтөр амарсан тэрхэн цагааныхаа амралтнаас гараа явж байна. За одоо болохоор яг тэрхэн цагаан дээр бидний Өөр оруулж байгаа юм. бас нэг тэг өөрөө оруулж байна. Энийг ууртай. Хот найз гээд бас зохиолын маань бас нэг тодорхой хэсэг авагдана. Тэрний дараагаас бүгдээ цахим руу өдлөхөр болсон байгаа. Тэгэхээр газ зураг авалтаа гоё өвчтэй хийгээд тэг замдаа гарна. Ядарч байгаа уу? Ядархгүй нөө. Тэр сайхан юм шүү дээ. Стоо юм аа. Ямар ч сан бид нэр тэрхийн цагаануур дээр ирсэн. Тэгээд өнгө сая зураг авалтаа игээд дуусчлаа. Одоо өмнө хоргийн таваар дээр их төлөвлөгөөтэй байсан боловч цаг маань орой болсон учраас шууд завхан юм руу явахаар болсоо. Тагаа. За бид нар тэрхийн цагаан нуурын дээр ирсэн байна. За уцаас алсан. Тэгээд одоо амар салхитай. За тэг ямар ч зам завхан юм руу хөдлөх нь байна. Сүдэ цагаа уусаар л. Сүдэ за биш. Кофе шүү. За кофе юм биш. Кофе уухгүй амар нойрмог. Зураг авалтаа амжилттай дууссныг тэмдэглээд замдаа гой дуугаа сонсоод өгүүлгээ сонсно. Явна. Хард. Энэ дашрамд хэлэхэд эс аудиодо баярлаа. Бидний замын товш айгүй хурдан тулдаг те. Өгүүлгийг сонсчоор. яг сонсоод фокуслаад явахаар зам амар хурдан тулагддаг. Тэгээд айгүй гоё. Байна. За тэгээд тэрхийн цагаан нуур маань ингэж харагдаж байна. Наа бороо шиврээд байна. За bye guys. Тур бай. Одоо би бай хэлэх боллоо. Энэ дараа бай гэж дууссараа. Юу ч дуусах. За Бай. Яа, энэ одоо юу вэ? Амар олон жижиг орхоод ингээм бишин дээр наалтцсан. Яа. Амар арч. Суухаас айгаад бүр. За ямар ч сан бид хэд маань ингээд хөдөллөө. Манайхан машиндаа сууцгааж байна. Тэгээ би яас суух голод арайтлаа. За сэндрууга нийлж бид нар одоо Тариацсумын за тэгээ бензин авахгүй ч бла. Тэгээд Петроус компани ерөнхийдөө бол миний машин гээд урамшуулалт хөтөлбөрийн 3 дахь үеийг эхэлсэн байгаа юм билээ. 30 мянган одоо 30 мянган төгрөнд бензин авсан тохиолдолд нэг суглаа өгдөж байгаа. Тэгээд тэргүй суглаанд оролцоод тэгээд Renault брэнд 0 км-тэй машин хожиж байгаа юм билээ. Тэгэхээр бас та нар бас өдөө гадаа явж байхдаа суглаа аваад тэр машин чинь аваарай. Гэтэ нэмээд нөгөө нэг жараа шүү дээ. Бензин болгоноос нь 54 км-ийн урамшуулалт байгаа шүү дээ. Тийм картон шуулган бол Харангай Тариат шатхуун түгэх станц Петроус мини маркет дууц болж штэ. Тэгээд бүгд тэр ямарсан бензин одоо ингээ хийцгээе. Суглаа наа хустай юм. Ямар суглаа байгаа юм бэ? Устгүй бах уу? Ускүйгээр зүгээр нэг ингээ тохирлоор л өрнө. Тэгээд Duster гэдэг Renault брендийн машин шууд одоо бэлгэлж байгаа юм. Тэгээд одоо яг Монгол орнд даяар 3 дахь үеийн эхэлсэн. Өмнө одоо 2 машин өгсөн байгаа юм лээ. Ер нь одоо ийм машин байлээ. Энэ машиныг гоё ингээд сажиороо та бүхэн тэгээ угаасаа хөдөө гадаа явахд бол мэдээж маш их мөнгөөр бензин хийж байгаа байх гэж бодож байна. Тэр мөнгөөр хийж байгаа бензинүүдээ суглааг нь Петроусаас гоё юм бол бас нэг 0 км-тэй машинтай болчихвол яах юм тийм үстэй. Аха,
хэрвээ машин ачаамал та бид урт өмнөстэй та машин тамчаа. Руками такси явдаг гэсэн. Ингээ орц бензин яж юм. Террац сумын бензин түгээг үрч гой дээлтэй ах байна. Тэгээ энэ болохоор бензиний үн 1480 таа байна. Хотод ч гарахад ч 1370 юм байна. Тэгээ ер нь явн бензиний үн нэмэгдэж байгаа. Түгээгөр ахыг харалт дээлтэй ах байна. Тэгээ одоо ер нь бол ингээд бензин кодог холдох тусмаа ер нь түгээг өөрч хүмүүс нь ер нь зүгээр ингээд жижигхэн сумуудынх бол маш юм юу хүмүүс байдаг гэсэн. Одоо зүгээр энгийн хэрэг тэгээд за тэгээд дараа нь гэж байгаа тааш бас нэг видео нэр амар гоё юм ярьж өгнө. Тэгээ яг шатгуун түгээгүүрийн тухай амар фактуудын талаар ярьж өгөх болно. Зас тэгээд бензинийг одоо хөдлөлөө. Нөөгөрч 0 орчлоо. Тэгээд нэг зөөс арангай энэ хэс тарат иштэс. Станагоор нэг станц. За машин бол ингэ явж байна. Гадаа бол тэнгэр бол нэлээд юм байна. Тинчээ нэг хальт онгоох гэдэг шиг л байна. Чаас. За яах. За бид нар тэгээд замдаа явлаа байж та. За бид нар гоё ингээд нэг датан тарат сумчтай. Тарат сумын нэг одоо гэр гуансан дээр ирсэн сууж байна. Тэгээс хойш нойд авахгүй гэсэн гоё борцог нэг арын айдын шарт гоё ингээд борцог хайрцан байхаар нь гуйж байгаа авчлаа. Тэ манай их ч одоо цөв хийж байгаа бид дөрүлээс цөв хийдэн. Гэр гуансан нэг одоо олдогтой зүйлх юм бол хоолнууд нь юм хэн тоол байгаа юм. Юу нэ? Аяа цөөхөө олтой. Бууцаа бүр ингээд зэгийн Амар гоё амттай холмоттой юм байлаа. Яг гэртээс юм шиг. Тийм зовлон газар модер шиг биш. Зүгээр яг гоё гэртээс юм шиг. Холмоттой юм байлаа. ямар ч бууцан тохон удан туснахаар бүгд аамууд өндөр бэлэн болно гэсэн. Бид харцаад за бүүнөр гоо цавид игээ цавин захиалсан маа. Ямар ч үйлээ цайгаа уугаад суцсан. Борцгол Гэрийн борцог гоё нөө. цаанч бас Өмнөхөө борцог санагдав. Тэгээ бид нар ерөнхийдөө одоо эндээс гараад завхаар нь хоолоо хүлээлээ. Ер нь одоо бид нар бас жоохон ярилцах юмуд их байгаа. Ажиллаа. Тэгээд түр баяртай. Олон удаа шагасноо Зөндөө удаа шагасноо Устас мэдрэмжтэй нууж Бусан чигээр зүгээс сууж Дуртай дуугаа дуулж чагасноо Олон удаа шагасноо Зөндөө удаа шагасноо Устас мэдрэмжтэй нууж Бусан чигээр зүгээс сууж Дуртай дуугаа дуулж чагасноо Ай хосос шагасноо Эра гариг юм шагасноо Тэра мутаа хэмээр Ая устаа хэмээр Натас болон Залуу найзуудад танилцуулах, найдвартай хайрлуулах, 8 хувиа хамтуулах, хэд үгдээж болох, хэд үрдэл ингэж явах, хүний тоогоо нэмж бодох, гэрийнх нь ямар гоё арт би бэ. Өдөртний үлгийн утгыг захиурсан. Захиур биш. Захиур цааны нэг хэсгэн зам ий бит юм шиг байна. Энэ ямар гоё хурцсан. Байна. Магуу амтсан байна. За тэгээд завхын хугацаан бол их гоё үт юм байна. Номон аюу дэжгүй. Энэ бол яхаар бороо ороод ингээд хурцсан юм шиг байна. Юу. Энэ одоо бохил юм шиг уус аршаан ч юм бол аюу цэвцэр хөөсөн. Сарбан. Тимэнста. Тимээ. Хулан гайгүй юу? Уурт баг унлаад байна уу юу? Замгаар шүү. За ингээд Survivor 2020 аялал үргэлжилсэн.
Үргэлжлээ. За 3 2 1 ийг цог хэлээд хөө. За 3 2 1 үгүй. За Survivor 2002 аялал үргэлжлэлээр гэж шууд зэрэглээ. За 3 2 1 Survivor 2020 аялал үргэлжлэлээр. За юу очоо. Битгүй. За энэхүү зам бол ерөнхийдөө Солонготын даваа гэдэг Тарвахтайн нурууны одоо газар нутагт тооцогддог юм. Тэгээд энэ хүн одоо яг Тарвахтайн нурууны энэхүү замыг тавих ажлыг бол 1966-аас 67 онд Илт Цэнд гэдэг хүн одоо энэхүү замыг ингэж тавих одоо энэ юг төс санаачлалыг хэрэгжүүлсэн юм байна. За тэгээд тэр замаар одоо яг одоо бид нар явж байна. За энэ зам бол яг тэгэхээр уултай юм зам болохоор ерөөдөө шороо та бүхэн бас тэрэлжээ мэдэх баг тийм ээ. Тэрэлжийг бол мэддэг баг. Тэрэлж бас яг дөнгөж орохт агаар ослын аюултай хэсэг 1 км гэж шүү. Тэгэхээр явж байгаа сул явах, зөөлөн явах гэдэг юм байна. Тэгээд энэ нуруу бол маш гоё харагдаж байна. Үнэхээр тасархай. Ямар их хөв заяагаар энэ орнд төрсөн юм бэ гэдэг сая тийм самбар байсан. Айгуу гоё. Тэгээд ийм нэг сайхан газраар ерөнхийдөө бид явж байна. Яг энд одоо тосон цингэл хаалганаар гэж байна. Тосон цингэл хаалганы нэг аргангаа сумын хаалганаас сони юм. Жохон хоцорсон. Масгүй л дээ. Яа. Айгуу том юм. Гоё суурин газар үзсэн чи айгуу баярлалаа гэж. Зараз тэс петролиум байна. Петрос нэмтий өн шунхлаа байна. Галч нөө төв болохоор бүгд байгаа хэ тэ. 92610 гэж төө. Хүү юу вэ? Ариунтэй юу? Сая юунд дэлээ тариад юунд дэлээ байгаа? Тариад дээр чи 1400 талтаас. Сая Петровсыг ганцхан Петровс аваад идэх чи юу вэ? Тэр чинь юу вэ? Захир бахаа та. 1610 болчих ямар амар. Тийм ээ. Өвгдий чи гоё юм шүү. Өвгдий гоё юм байна. Unique Coffee House гинэ. Тийм биш үү? Яцны юм тавьсан. Гол дэлийн хэм залуу байна үүнийг нүүрэн дээр тэгэлээд өөрийг нэрэмэдэд авахаас илүү өгдөрсөн болохоор сайддаг. За энэ л үрлээ одоо бүгд яахны. Тэгэхээр бид нар явган усаар тохны тасан зэнгэлээр зэнгэл суманд орж ирсэн байна. Тэгээд бидний хамгийн өөрөө хаадаг цайны газар юм шүү дээ. Юу? Сон юм шиг. Юу? Вау. За. Юу нэг юм. Бидний ногоон шүлбэр яг гэрийн ногоон шүү. Бидний зэнглийн талхын загсан талхсан. Бас аяга амттай. Застрал юм хол намттай нь уу? Амттай амар гоё зөөлөн багтай. Хүмүүст тосон зэнгэл Нөгөө нэг шүдэн аппараттай байгаа болохоор хатуун хоол идэх байгаа байхгүй юу? Тэгээ нэрэн хоол. Жоохон санхан чангатай болохоор. миний зэрэг аваад. Хаал нь ямар амттай вэ? Гоё. Загалаа амар таалагдчих. За тэгээ бид нар болохоор яг одоо энэ хоолоо идчихээд тэгээд ойрхон амралтын газарт очиж хонхоросон. Яагаад гэхээр уг нь бидний төлөвлөгөө болохоор хэрсэн майхан тонох байсан боловч яагаад амралтын газар яваад байгаа гэхээр бороо амир ихтэй. Тэгээд ингээд бороо шуруутай ингээд дээрээс амир хүүтэн тийм дээрээс нөө майхантайгаа хийх төгсөн бидний амшигтай түүх байгаа. Тэгээд хөвгөлтэй байсан л доо. Тэгээд тэр түүхний дараагаас эхлээ бид нар юм наал амралтын газар санаад байгаа. Нэг тийм л хөө. Энтэй бороо амар хорч, энтэй бороор цорхоо. Бид нар нөө майхантайгаа амар тутардаг.
Дээрээс нь гадаа хиймэ гэхээр газар мөлөтэн дээр хиймэ гэхээр бохгүй. Тэгээд амралтын газар бараад тавиад. Тэгээд хай айгуу дажгүй газар олсон боловч тэр дүүрсэн байсан. Одоо тэр амралт хайхаар хоол идчихээ тэгээд явна. Эндээс тассан цэнгэлээс жоохон хол үүд юм. 10 30 минут яваад шорон зам болохоор Эцэстээ юу амар их байна. Жуулчтай амар их байна. Ер нь хүмүүс амар их байна. Зам Би тэгээд яг ингээд тоолч хэлсэн байсан явж шүү дээ. Амралт тайран дүүрэн болчихсон. Тэгээд жоохон гонхтой. Тэгээд ямар ч нэг тиймэрхүү байна да.